За сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болох чинь та бүхэндээ нэрсийн чагсаалт хичээлээрээ хичээл орцгоё. За ерөнхийдөө бол АМИ компани маань бизнесийг нэтворк бизнесийг бүгдээрээ хийж байгаа, эхлэгч байгаа, хийгээ явж байгаа, сонирхож байгаа айгу олон лидерүүд байгаа. За юуны төрөнд биднэрт болохоор чинь юу хэрэгтэй вэ гэх юм бол хүсэл мөрөөдөл хэрэгтэй, мөрөөдөл зорилго хэрэгтэй. За тэрний дараа яадаг вэ гэхээр бид нэр шийдвэрээ гаргах хэрэгтэй, тий? Шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэрний дараа нэрсийн чагсаалт. Гэх жишээний ерөнхийдөө бол амжилтанд хүрэх одоо 8 алхам гэж байдаг байгаа. Хамгийн чухал 3 нь болохоор чинь номерт нэгт нь бид нэр хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй нэ. За хүсэл мөрөөдөл зорилго дотор чинь амиа байна уу тий? Тэрийг бид нээс олж харах хэрэгтэй. Хувь өөрөө. Дээрээс нь бид нар шийдвэр гаргах хэрэгтэй тий. Энэ бизнесийг хийхгүйгээ тий шийдчихэж эхлэв шүү дээ тий. За тэрний дараа бид нарт одоо network бизнес учраас нэрсийн чагсаалт маш их хэрэгтэй. Нэрсийн чагсаалт маань гэсэндээ одоо биднийг хөрөнгө гэж ойлгож болно. За тийм учраас одоо энэ хичээл хамгийн чухал хичээл яриа энэ удаа оръё. За юуны дөрөнд болохоор чинь одоо АМИ бизнесийг те ямарваа нэгэн хүнээс сонссон байж дараа. За тийм учраас мэдээлэл авсан байгаа. За мэдээлэл авсныхаа дараа бид нэр сонирхож үзсэн те. Сонирхож үзэн штэ. Үнэхээр энэ дажгүй юм болов уу те. За тэрүүнийхээ дараа бид нэр нүдэрээ шалгах хэрэгтэй те. Мянга ярахаар нэг үзэгдэг үгээд одоо сошиалоор шалгах те. Ямарваа нэгэн вебсайт руу орж шалгах, компанигаа судлах те. Үнэхээр ийм этгээд ингээ ажиллаж болохоор юм компани мөн үү, маркетинг мөн үү, үнэхээр сайн бүтээгдэхүүнтэй байж чадах нь үү те. За тэрийг бид нар өөрсдөө шалгах нь штэ. За тэрүүнийхээ дараа бид жишг гингүүтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй болох хэрэгтэй те. Энэ бүтээгт одоо энэ компани хатлаар за тэгээ баталгаажсан үедээ би одоо нүдэрээ харчлаа штэ те. Нүдэрээ хараа сонирхоод ойлгоод за тэгээд эндээ бүр өөрөө баталгаатай одоо үнэмшөөд баталгаатай болчлаа гэж бодъё л да те. Тэр үедээ итгэл үнэмшилснийхаа дараа одоо өөртөө итгэлтэйгээр одоо үйлдэл хөдөлгөөнөөрөө одоо энэ бизнесээ хийх нь штэ. Зөв итгээ суугаад ахгүй бид нэг үйлдэл хөдөлгөөн хийх нь штэ тий. Нэгсэндээ бизнесээ эхлүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгжээж үр дүнгээ үздэг байх нэ. Тэрнээс биш зүгээр нэг хүнээс сонсчингуудаа за гингүүтээ сурахчгүй, ойлгохчгүй, өөрөө ч тэрийг олж харсан юм байхгүй. Давхар одоо сурыг одоо тий энэ үнийг одоо мэдээд авъя гэсэн ямар ч тийм бодлогогүй одоо тийм хүн намын бизнесийг хийх боломжгүй байдаг байна шүү дээ. За тэгээ нэрсийн чагсаалт бол хамгийн чухлаа. Бидний нэгсэндээ хөрөнгө гэж ойлгож болно гэсэн шүү. За тэгээд ингээд хойшлуулад хичээл рүү оръё. За нэрсийн чагсаалт бол таны хөрөнгөө, цаг хугацаа бол таны хөрөнгө оруулалт гэж байгаа байхгүй юу? Бид нар тодорхой хэмжээгээр АМИ бизнестэй цаг хугацаа оруулах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш бүртгүүлээ шууд хэдэн саяар нь олдог. Эсвэл бүртгүүлээл удаагүй юу? Одоо цолд очоод аялна гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний хөдөлмөр хийж ээж, тодорхой хэмжээний бид нэр суралцж ээж, тодорхой хэмжээний цаг хугацааг бид нэр одоо хөрөнгө оруулж ээж одоо тийм үр дүн үздэг байх нь шүү дээ. За АМИ бизнесийн бүчлэг гэж байдаг байхгүй юу? Нэрсийн чагсаалт. За бид нар хамгийн гол нэрсийн чагсаалтыг маш сайн гаргах хэрэгтэй. Би үнэхээр АМИ бизнесийг хийгээ бодоод өөртөө шийдвэрээ гаргацсан бол бид нар нэрсийн чагсаалтыг гаргах хэрэгтэй. АМИд болохоор ямар ч хөрөнгө ордгоо байгаа. Ямарваа нэгэн одоо тий бүтээгдэхүүн хэмжээгээр авах эсвэл дэлгүүр хөслөх тодорхой хэмжээний мөнгө өгж орох тийм юм огт байдгүй. Биднээс юу шаардлагатай вэ гэх юм бол нэрсийн чагсаалт хэрэгтэй байдаг. Хувь хүн болгоно танилын хүрээл гэж байгаа. Хүн болгон ерөнхийдөө бол найз нөхөд гэж байгаа тий. За тийм учраас тэр одоо хүмүүсээ тэгээ нэрсийн чагсаалтанд оруулах нь шүү дээ. За хүмүүсээ нэрсийн чагсаалтан дээр бичээ нэгд одоо хин гэдин тий 2 тийн 3-т пада 4-т одоо нараа гэдэг ч юм уу тий одоо ингээд ерөнхийдөө өөрийнхөө таньдаг мэддэг хүмүүсээс эхлээд нэрсийг бичгэнэ шүү дээ. За тэрүүнийхээ дараа бид нэр тэр хүмүүсийг урьх нь тий урьх нь. За тэр хүнийг ирэхээр би яг АМИ бизнесийг анх би спонсороос яаж сонсоод ойлгож исэн яг л тэрийг бид нэр ойлгуулах нь шүү дээ. Тий би өөрөө анхлаад юу гэж ойлгож исэн юу гэж спонсороос сонсч исэн мэдээлэл авч исэн тий тэр мэдээлэлээ тэр хүмүүст өгөх нь шүү дээ тий. За урьсныхаа дараа мэдээлэл өг. За тий анхныхаа уулзалтан дээр болохоор чинь түрүүний миний хэлдэг одоо АМИ-ийн хадлаар ярина гэсэн үг шүү дээ тий. За тэгээ дараа нь тэрнийхээ дараа тэгээ дуусчих биш 2 дахь уулзалтаа заавал хийх хэрэгтэй. За болж өгөх юм бол 7 хоног дотор уулзвал аягүй зүгээр. Тэгэхгүй ингээ аягүй юм хугацаа ингээ голтон ингээ өгчих юм бол тэр хүн маань мартах эсвэл нэг юм сонирхолгүй болох магадлал өндөр байдаг учраас анхны уулзалтынхаа дараа 2 дахь уулзалтаа болж өгвөл 3-аас 7 хоногийн дотор хийх нь хамгийн чухал байна. За тэгээд зөв чиглүүлэх сургалт гэж байгаа байхгүй юу? За зөв чиглүүлэх сургалт бас хэрэгтэй. За мэдээж яриг одоо энэ бизнесийг хийгээ явж байгаа учраас тодорхой хэмжээгээр бид нар яаж хийх ёстой вэ? Яах ёстой вэ те? Тэгээд энэ бизнес ямар бизнес вэ гэдгийг тэр хүмүүстэй ойлгуулах сургалтууданд хамрагдах хэрэгтэй байна. Тэгээд өөрийгөө одоо хувилах буюу
даган дуурайлт гэж байгаа байхгүй юу. За тэрний үгс үгээ гэх юм бол за ингээд намайг одоо ингээд те оруулсан хүн те жишээл би нэг хүнийг одоо уран орууллаа гэж бодъё л да те тэр хүнийгээ би нэг өөр шигээ болгоход туслах нь шүү дээ. Тодорхой хэмжээгээр би тэр хүнийг бодох юм бол хамаагүй илүү урд нь хамаагүй илүү хэдэн сарын өмнө хэдэн хоногийн өмнө одоо бас нэг одоо алхам урд байгаа учраас тодорхой хэмжээний мэдлэгтэй байна гэсэн. Тийм учраас яг одоо энэ амжилттай явж байгаа одоо хин нэгнийг одоо хувилах те буюу даган дуурайлт хийхэд бас ингээд тусалдаг байна шүү дээ те. За ер нь бол энэ манай ами бизнесмен ер нь бол зүгээр юу байхгүй юу? Копи ер нь букса гэж ойлгочих болно. Ерөнхийдөө бол ямар нэг амжилттай явж байгаа хүнийг дуурайгаад дагаад тэгээд тэр хүний хийж байгааг нь хийгээд сурж байгааг нь сураад за болохгүй байх гэдгийг нь хийхгүй зүв бэ гэдгийг нь дагаад одоо ингээд хийж яхад ерөнхийдөө бол амжилттай явах магадлал маш өндөр байдаг байна. Ягаад тэгэхээр тэр хүн чинь тодорхой хэмжээний амжилттай явж байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр тэр хүн маань одоо хэрэгтэй хэрэггүй юмнуудаа бүгдийг нь даваа туулсан байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас тийм хүмүүсийг бид нэр копи хийх хэрэгтэй байна. Нэрсийн жагсаалт гаргахтаа дэлгэрэнгүй бичиж байгаа байхгүй. Нэрний цаанд дахиад нэр байдгаа гэд. Ерөнхийдөө бол бид нэрсийн жагсаалтан дээрээ зүгээр нэг падааг бичихгүй падаа за тэгээд одоо ямар ажил хийдэг. За утасныхан дугаар нь тийм болж өгвөл насыг бичээд одоо ерөнхийдөө хүүхдтэй те хэдэн одоо ам бүлвэ гэдгийг бас биччих юм уу хобби нь юу вэ гэдгийг бас биччих юм бол бас тэр хүндээ тааруулаад бид нэр уулзах одоо цагаа товлох. За уулзсныхаа дараа тэр хүнтэйгээ ярих бас сэдв минь өөр болж ирэх юм шүү дээ те. За ингээд биччихвэл аягүй зүгээр. За дурсамжаа сэргээ гэж байгаа байхгүй бид нар багын найз гэж байна. Одоо энэ Солонгос дээрээ ерөнхийдөө бол цуг ажилтдаг байсан найз байна, цуг сурдаг байсан найзууд байна те. За дээрэс нь 10 жилийн найзууд, ихтэй сургуулийн найзууд, за нөхрийн найзууд гэл ингээд ерөнхийдөө бол сүмж явдаг бол сүмний одоо таньдыг ихч те. За тэгэл хажуу талын айлын ихч гэдэг ч юм уу ингээд ерөнхийдөө бол бид нар дурсамжаа сэрхэх гэх юм бол нэрсэн жагсаалт мань гараад ирдэг байна шүү дээ. За ажил мэргэжлэр нь англи гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл би сурдаг байсан бол те жишээлбэл тэр одоо сурдаг найз чинь байх юм бол ингээд тусна. За одоо жишээлбэл юу гэдэм бэ? Ийм мэрэгжилтэй жишээлбэл одоо улсад ажилтдаг ч юм уу те. Зарим хүмүүс нь хуваараа одоо бизнес эрхэлдэг ч гэдэг ч юм те. За эднийг бид нэр англиад ингээд бичих юм бол тэр хүмүүстэй холбогдоход бас айгүй амар байдаг байна шүү дээ. Тэр хүнийхэн цагтан тааруулаад тэр хүнийх нь одоо яг тэр хүнд нь тааруулаад бид нэр бас ингээд уулзалтаа тэ зохион байгуулахад бас амар байдаг байна шүү дээ. За нэрсийн жагсаалтаа байнга шинчилж байнга нэм гэж байгаа байхгүй юу? Бид нар зөвхөн нэг 10 хүний нэр биччихээд 20 хүний нэр биччихээд тэрийг жил аваа явна гэж байхгүй шүү дээ. Өдөр болгон хүний нэрсийг бичиж явах хэрэгтэй. Болж их юм бол цаг тутамд хүмүүсийн нэрсийг бичиж явах хэрэгтэй. За тэгээ нэрсээ бичснийхаа дараа тэр хүнтэйгээ холбогдно. Тэр хүн чинь хэрвээ окей уулзах юм бол уулзалтаа үргэлжлүүлээд за тэгээ тэр хүнийгээ хөөн хийх нь шүү дээ. Ивент гэх нь халамжлах нь. Хэрвээ тэр үгүй гэх юм бол тэр хүнийгээ хүлээх нь те. Тийм учраас үгүй гэсэн хүнийг хүлээгээд хэдэн жил болоод нэг яахгүй шүү дээ. Тийм учраас нэрсийнхаа жагсаалтыг байнга шинчлэх хэрэгтэй, байнга нэмэх хэрэгтэй. Тэ хүн аягүй их гарч ирдэг байхгүй юу? Хүн болгонд боломж олго гэж байгаа байхгүй юу? Бид нар болохоор чинь энэ том бизнесийг хийгээ явж зөвхөн ганцаараа биш хүмүүст бид нар энийг ойлгуулах хэрэгтэй. Эхэндээ ойлгохгүй үгүй гэдэг хүмүүсд 100% ойлгоогүй болол үгүй гэж. За ойлгочоод хийж яагаад хийхэ болцсон усуд маань яадаг вэ гэхээр 100% шийдвэрээ гаргаагүй юм гэсэн. Тийм учраас бид нар заавал ийм 8 одоо алхам амжилтын те энийг дараа сурах хэрэгтэй байхгүй юу? Дөрөв би урд хэлсэн. Хүсэл мөрөөдлөө те зорилгоо гаргаа тэр дотор чи ами байна уугүй юу гэдгийг хэлээд нь те өөрөө тодорхойлоо. Тэрнийхаа дараа шийдвэрээ гаргах гэсэн шүү дээ. Тийм учраас хийж байгаа болсон ч юм уу те тийм хүмүүс маань шийдвэрээ гаргаагүй эсвэл ердөөсөө энэ бизнест итгээгүй байна гэсэн. За хүн бүр ямар нэг гоё зүйлс боломж хайж байдаг те. Тийм учраас ами гэдэг ийм том бизнестэй ами гэдэг ийм том ийм боломжийг одоо хүмүүс олоход бид нараас тодорхой хэмжээгээр одоо сайн үйлс хийж байна гэж ойлгож байна. За тэр хүн ойлгочвол танд баярлалаа. Яг үнэ. Ойлгоогүй байхдаа ядаргаатай юм би байн залгаад эсвэл яах вэ? Залхуутай, залхмаарын те зарим нь уцаа авахгүй, зарим нь уурлна, зарим нэг нь одоо тэгэл блоклно те. Зарим нэг хүмүүсд Nokia гэж худлаа ярина те. Тэгээд яг ойлгоод 100% энэ бизнестэй одоо амжилт гаргаад тодорхой хэмжээгээр энэ бизнесийг ойлгоод явж байгаа хүмүүс бол буцаад спонсортой баярлаа гэдэг одоо үгийг хэлдэг байх нь шүү дээ. За насан турш хүн бол нийт 2500 танилтай байдаг гэж байгаа байхгүй юу? Бид нар ингээл одоо багаасаа ахуулаад ингээл бодоол дээрээс нь те хамаатан садан холын хамаатан найзууд те одоо ингээл цуг фитнест явдаг найз тэгээл усан цуг сэлдэг те ямар нэгэн дамжаанд ямар нэгэн сургуульд дээрээс нь хүүхдийн найзууд ээжүүд те дээрээс нь нөхрийн тал одоо тэгээд зөндөө шүү дээ.
гараа явахад одоо уртлын хоолны газрын ихч, кофений газрын ихч те хүмүүс боддог ихч гэдэг ч юм уу те. Айгүй хүмүүс байдаг учраас бид нэрсэн жагсаалтыг гаргахад бол ерөнхийдөө no problem байх нь шүү дээ. Бид зүгээр нэг бүтээгдэхүүн биш альва нэг асуудлын шийдлийг санал болгодгоо яг үнэ. Би зүгээр нэг бүтээгдэхүүн биш альва нэг асуудлын шийдлийг санал болгодог. За нэрсийн жагсаалттай байснаар таны одоо шантрахгүй байх шалтгаан гэж байгаа байхгүй юу? Хэрвээ та одоо ингээд юу ячдаг штэ ихэнх одоо хүмүүсд энэ алдаа нь юу гэхээр одоо ингээд өөрөө за доороо ингээд 3 найз юм 3 танилыгаа бүртгэчээд эсвэл 2 найз юм уу 2 танилыгаа бүртгэчээд тэгэнгүүтээ тэр хоёрыг хөдөлгөхгүй ингээд уурлаад байдаг байхгүй. Эсвэл тэр хоёрыг юм авахгүй байна. Тэгж энэ бизнес бол тийм бизнес биш ээ. Гөнөн овши хуон пэрвэ. Банкын ивент итгэх банкын хүн хайх хэрэгтэй энэ бизнес. Түрүү хэлсэн энэ одоо нэрсэн жагсаалт маань бидний хөрөнгө гэсэн шүү дээ тий. Нийтдээ би доор хаяж 10 хүн бүртгүүлчээ тэр 10 хүн дотроос 2 хүнийг хайдаг байхгүй юу? 2 лидерийг хайна. Тэгэхгүй 2 хүн бүртгүүлчээ тэр хоёрыг хөдөлгөхгүй байна. Тэр хоёроос лидер гарахгүй байна гэдэг юм бол тэр спонсорт нь ч буруу байна. Тэр хоёр лидерт нь ч ерөнхийдөө асуудал байна гэсэн. Тийм учраас хувь хүн спонсор нь өөрөө яах ёстой вэ гэх юм бол хүн их байх тусмаа сайн. Хөвчлэн Bronze Foundation болно гингүүд 3 ийм багтай хаад болно гингүүд 1 2 3 хүн бүртгэж мөнгө хайчдаг тий. Тэнгүүдээ тэр 3-ыг хөдөлгөхгүй байна гэдэг. Тийм байж болохгүй шүү дээ. Доор чинь өчнөө хүн байх ёстой тий. Цуг хайх ёстой, хувь хүн өөрөө хайх ёстой. Хувь хүн ядаж 10 хүн бүртгүүлж тэр 10 хүн дотроос 2 хүнийг хайх ёстой байхгүй. 2 лидерийг хайх ёстой. 8 үлдсэн 8 нь бол хэрэглэгч байж болно шүү дээ тий. Мэдээс энийг маш сайн ойлгох ёстой. Тэгээ хөнгөө болохоор яадаг гэхээр хүн шантраад байдаг байхгүй. Тэгээ нэрсийн хаж гсалтыг бичсэн үү гэхээр үгүй гэдэг. Нэрсийн хаж гсалтыг биччихээ тэр хүнтэйгээ уулзсан уу, тэр хүнтэйгээ утсаар ярьсан, тэр хүнтэй мессенжерсэн, тэр хүнтэй зүүм хийсэн үү? Үгүй. Тэгэхээр хүн гарч ирэхгүй шүү дээ, тий? Тийм учраас нэрсийн хаж гсалтыг төрүүлээ бичих нь шүү дээ. A B C D E одоо 1 2 3 4 5 6 хин битэн тий. Тэгэнгүүтээ тэр хүнтэй ойлгуулах нь шүү дээ. Ами компанийгаа ярих нь тэр хүн чинь бизнес хийхгүй нь ярих нь таны эрхийн асуудал, хийхгүй тэр хүний асуудал байхгүй. Тийм учраас та бол тэр хүнд хэлнэ. Тэр хүн бизнес хийдэгсэн үү, бүтээгдэхүүн авдагсан уу, авдаггүйсэн үү тэр хүний эрхийн асуудал байхгүй тий. Тийм учраас бид нэр үйлдэл хийх ёстой. Тэгээд нэрсийн жагсаалт чинь их байгаад хөдөлж байгаа хүн их байгаад бүтээгдэхүүн их хүн их аваад ирэхээр яг үлээ шантардаг байх нь шүү дээ. За таны өдөр бүрийн төлөвлөгөөгөө тодорхой болно гэж аахгүй яг үнэ. Нэрсийн жагсаалт чинь байгаа тохиолдолд өдөр болгоны ч одоо төлөвлөгөө тодорхой болдог байхгүй юу? Тэ өдөр болгон би юу хийх вэ гэдэг чинь гараад ирдэг байхгүй юу? Жишээлбэл би ингээд доороо ингээд зүгээр 10 удаа тий хүн оруулсан байлаа хэд чинь өнөөдөр нэг хүнтэй уулзаад маргааш нэг хүнтэй уулзаад нөгөөдөр нэг хүнтэй уулзсан гэсэндээ надад хайж байна. 7 хоногт 7 хүнтэй уулзаж байгаа байхгүй. Тэгэхээр надад хайж байна. Үлдэгдэл 3 хүнтэйгээ уулзахын тулд өдөр чинь хүрэхгүй байх нь шүү дээ. Тийм учраас маш завгүй ажиллана гэсэн. Тэгэхээр яадаг вэ? Төлөвлөгөө чинь гараад ирэх нь шүү дээ. За би өнөөдөр тэгвэл тэр хоёртой уулзъя. Өнөөдөр би энэтэй уулзъя. Би өнөөдөр ингэж зүүм хийн. Би өнөөдөр ийм хичээл хийн. Өнөөдөр би ингэж лайв хийн. Ингэж туршилт хийн. Ингэж хоум тэ митинг хийн. Ингэж спонсортойгоо уулзна. Гэт ингээд төлөвлөгөөнүүд чинь гараад байна. Гэтэл доор ч хөнгүү байгаад ингээд уулзах хөнгүү байхаар мэдээж хэрэг төлөвлөгөө чинь гарч ирэхгүй шүү дээ. За таны бизнес өргөжнө гэж байгаа байхгүй юу? Яг үнэ. Энэ бизнес бол ердөөсөө хувь хүний бие даасан бизнес ахгүй юу? Энэ хизээж падагийн бизнес биш. Падагийн бизнес бол падагийн бизнес. За дулмаагийн бизнес бол дулмаагийн бизнес. Падагийн бизнес бол падагийн бизнес. Энэ ердөөсөө хувь хүний тугчааж огийн одоо юм бизнес байгаа байхгүй юу? Тэгэхээр таны бизнес өргөжнөө, таны нэрсийн жагсаалт хэр их байна? Таны бизнес өргөжнө шүү дээ. Хин нэгний бизнес биш, таны бизнес өргөжих байхгүй юу? Тийм учраас таны шантрахгүй байх шалтгаан бол нэрсийн жагсаалт аа. Тэгээ нэрсийн жагсаалт гэж яриад байдаг. Мянгадан жагсан. Бид нарт болохоор чинь нэрсийн жагсаалт хөрөнгө гэсэн шүү дээ. Нэгсэндээ одоо зэвсэг гэсэн үг байхгүй тий. Барилга барил л да. Бид хүсэл мөрөөдлөөрөө одоо ингэ тий хүн таамаа цутгчлаа гэж бодъё л да. Тэгэхээр тийм барилгаа ингэ дээшээ босгохын тулд бид материал хэрэгтэй. Тэгэхээр материал хэрэгтэйнд бол бид нар юу хэрэгтэй вэ гэхээр мөнгө хэрэгтэй шүү дээ материал авах. Амаа яг ижилхэн. Бид нэр ингэ хүн таамаа цутгсан байдаг. Барилга барих гэхээр биднэрт хөрөнгө хэрэгтэй учраас network бизнесмен өөр болохоор чинь нэрсийн жагсаалт бол хөрөнгө гэсэн шүү дээ тий. Тийм учраас бид нэр нэрсийн жагсаалтыг бол өстой номер 1-т тавих хэрэгтэй. За нэрсийн жагсаалттай ажиллахдаа нэг дээр нэг уулзалт маш сайн хийх хэрэгтэй эхлээд тий. Эхлээд нь спонсортойгоо гурлаа уулзахаасаа илүү тэр хүнтэйгээ хоёулаа уулзах хэрэгтэй. Мэдээж хэрэг тэр хүн та хоёр таньдаг болол хоорондоо утсаар танилцдаг гэсэн үү, фэйсбүүкээр танилцдаг гэсэн үү, сквол үгийн танилуд уу, танилын танилуд уу тий. Ямар ч байсан гэсэн өөртөө чинь холбогдоод амийн бизнесэд сонирхыг гэсэн үг шүү дээ. Тэгж яхад огт танихгүй бас нэг юм Монгол солонгос хүн хүрээд ирэх юм бол ер нь бол яг хасах байдаг байхгүй майнас. Тэрний үс үг гэх юм бол би зүгээр найзтайгаа уулзаад
бизнес сонсъё гэсэн чинь огт танихгүй хүн сууж явах юм бол яг тэр сандэ банк те тэр ирж байгаа хүнд нь болохоор амар эвгүй санагддаг байхгүй. За тэрнтэй ягжлахын спонсор ч гэсэндээ эвгүй байдалд ордог. Тийм учраас хамгийн түрүүлээд нэг дээр нэг уулзалтыг заавал хийх ёстой. Тэр найзтайгаа бид хоёр уулзах нь шүү дээ. Заавал их юм ярих шаардлагагүй шүү дээ. Тэр найзтайгаа ярингаа хёнгшил чонгоомор хийх ёстой. Одоогийн байдлыг нь ажиллах ёстой. Яаж амьдарч जैन, ямар хүсэл мөрөөдөлтэй хүн байна, ер нь цаашдаа ер нь ямар мөрөөдөлтэй байгаа хүн, ямар ерөнхийдөө ажилтай байгаа юм ажилгүй байгаа юм уу те, ямар хүн байдалтай байгаа гэдгийг анзаарсныхаа дараа бид нар тэр үнтэйгээ ярих юм бол хамаагүй илүү тэр үн чинь ярих сэдв чинь өргөжөөд давхар дээрээс нь яриач нийлэх нь шүү дээ. Энэ найз чинь жишээлбэл нэг их мөнгөнд дуртай биш байж болно шүү. Тэгэхэд бид нэр байсыгээл мөнгө гэж яриад байж болохгүй байх нь шүү дээ. За энэ найз чинь болохоор чинь ямар нэгэн цаг хугацааны эрхчлөө хэрэгтэй байж болно шүү дээ, тэ. Цаг, тэ. Байнгын цагт баригддаггүй ажил хийхийг хүсдэг. Тийм байж болно шүү дээ. Тэгэхэд тэр юм чаяа, фридомыг бас ярьж өгч болж байна. За тэр үнд чинь насан туршдын ийм аялал бас хэрэгтэй гэж болно шүү дээ, тэ. Тэгэхэд амын дотор байна. Тэгэх юм бол аяллахаа талаар ярьж болно шүү дээ, тэ. Тийм учраас хамгийн түрүүнд тэр хүнийхээ яриаг сонсох хэрэгтэй. Учир зүггүй шууд амын ярихаас илүү тэр найзынхаа яаж амьдарч байгаа байдлыг тэ чонгоом их хэрэгтэй байна шүү дээ. За тэрнийхээ дараа ямар хариу авснаа бич хийж байгаа байхгүй юу? Нэг дээр нэг уулзсан шүү дээ. Тэрнийхээ дараа мэдээж хэрэг яриаг нь сонсож жагаад амигийнхаа талаар тодорхой хэмжээгээр ярина шүү дээ. За тэгтэл тэр найз маань буцаагаад те ямар нэгэн хариу хэлсэн шүү дээ. За би нэг судлаад үзье. Сквад наад чи бүтэхгүй юм байна. Сквад хоёул зүгээр найзаараа үлдээ гэдэг ч юм те. Сквад би нэг бүтээгдэхүүн хэрэглээд үзье яач гэдэг ч юм те. Янз янзын хариу хэлсэн шүү дээ те. Тэрийг нэг бичнэ. Бичиж тэмдэглэнэ. Асар их олон хүмүүстэй бид нар цаашдаа уулзах учраас дараа нь толгой ирдэг байхгүй юу. За тийм ингэ бичснээр яадаг вэ гэхээр энэ бичснийгээ дараа нь спонсортой хэлж хэлэх нь шүү дээ. Би энийг ингээ хүнийг ингээ хөвөө нэгээд очиод уулзсан чинь ингэж хэлж байна. Би тэгэхээр дараа нь юу гэж хэлэх вэ? Дараа нь би ингээд очиод ингээд яаж би ахиж хөвөө хийх үү те? Халамжлах вэ? Иймэрхүү тохиолдолд би яах ёстой вэ? Надтай зүг явж өгч чадах уу? Эсвэл энэ удаад би бас ахи ганцаараа очих уу те? Эсвэл хүрээдэр гэж хэлэх үү? Идээс митинг хийх үү, яах вэ, хөө митинг очиж хийх үү гэд ингээд ярилцах нь шүү дээ. Тэгэхгүй ямар хүн гэдгийг мэдэхгүй, ямар хариу хэлснийг мэдэхгүй, юуг нь ч мэдэхгүй спонсор очиж уулзахаар тэр хүн би амийн хий гэж бодоогүй шүү дээ. Тэгсэн чи спонсор нь амийн талаар яриад байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр дургуун нүрдэг байхгүй юу? Итгэлцэлгүй болчдөг байхгүй юу? Сонирхгүй хоог байгаа юм яриа л хар хүн чинь дургуун нүрэ шүү дээ. Тийм учраас голднаагаа энэ партнер маань маш хариуцлагатай байх хэрэгтэй. За дараагийн төлөвлөгөөгөө бичих хэрэгтэй. Тэр үнтэйгээ уулзах тийм үстэй. Өнөөдөр уулзангууд бай бай гингүүтээ дараа дулаархаар уулзъя. Эсвэл корона гайгүй болохоор уулзъя. Завтаа болохоор ч уулзъя. Завтаа болохоор ч уулзъя гэдэг үг бол хизээж байхгүй. Хизээж би завтаа гэж хэлдэггүй. Тийм учраас би яг изээ завтаа юм байна. Чи энэ өдөр ямар байна гэдгийг тэр өдөр асуух хэрэгтэй. Тэр өдөр энэ өдөр завгүй юм байна. Тэгвэл энэ өдөр ямар вэ гэж асуух хэрэгтэй. Тэгээд цагаа товлоод тэр өдрөө салах өдрөө дараагийнхаа уулзалтыг ими ягсуу хийгээ салах хэрэгтэй. Тэгжээч дараагийн уулзалт чинь үргэлжлэнэ. Тэгэхгүй болохоор зүгээр тгээ салцдаг. Дараа нь завтаа үед нь уулзна гэх юм бол тэр чинь 1 сар болно, 2 сар болно, 3 сар болно. Ингээд нэг хүнтэй уулзаад 3-аас 7 хоногийн дотор уулзахгүй бол тэр хүн маань ер нь 10 хоноод ирэх юм бол амийг буцаа мартаж эхэлдэг. Тэгэхээр би тэр хүнтэй уулзахаа холоос очсон байна. Заримдаа кофе авч игэн, хоол заримдаа авч игэн, жижигэн бэлэг барьж очин тэ. Тэгээ яг үл цаг гарцсан. Тэнгүүд нэг хүнийг очиод хөвөө нийчээд тэр хүн хөдлөхгүй, тэр хүн юудаас юм авахгүй холбоог болчоор яадаг вэ. Тэгээд аль тал дээрээ шидэлттэй байх нь шүү дээ. За тэр хүн маань ойлгоо шийдвэр гаргачвал тэгэл та яманд болно гэсэн үг та. Яагаад гэх юм бол тэр хүн чинь ойлгоцсон. Тэгээд дараа нь шийдвэрээ гаргацсан бол тэр хүн чинь амын бизнесийг эхлэх үлдсэн байгаа байхгүй юу. Ойлгоцсон хүн чинь эхлэхээр яах вэ? Мэдээж хэрэг тууштай ажиллана. Тууштай ажиллаж чадах юм бол таавал тэр хүнтэйгээ хоёлоо амжилтанд хүрэх нь шүү дээ. Вин гэд. Тэгээд та яманд болоход маш амархан болоод ирэх нь шүү дээ. За нэрсийн жагсаалт дээр гаргадаг алдаа гэж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ алдааг би бас гаргаж ирсэн. Энийг бол ерөнхийдөө бол бити алдаа гаргаж аваарэ. Бусдын өмнөөс шийдвэр гаргадаг те. Жишээлбэл энэ бол хийхгүй. Хилээгүй гэж хэлдэг байхгүй юу? За энэ ч хийхгүй. Энд хилээд димээ. Тэ энэ тууштай биш. Эсвэл энэ жоохон димээ те. Найдраггүй. Эсвэл энэ угаас мөнгөтэй. Энэ болохоор мөнгөгүй. Энэ өстө завгүй. Ингээд хүний өмнөөс шийдвэр гаргацдаг. Энэ бол 100% буруу. Би амын бизнес хийгээд миний мэдсэн юм юу гэхээр энэ өстө хийх юм шиг гэсэн хүн хийдэггүй. За энэ барагчтай гэсэн хүн хийдэг байхгүй. Ер нь бол сонирхолтой. Энэ бизнес маань ер нь чондап гэж байхгүй.
За бид нар одоо тийм юм үздэг хүн биш бол те. Тэр хүнийг ямар хүн бэ? Яаж ажиллах вэ гэдгийг урдчилж мэдэх боломжгүй байх нь шүү дээ. Тийм учраас нэрсийн жагсаалт гарахтаа хүн өртөөсөө голж хүн өртөөсөө одоо юу яаж болохгүй ингэж хүмүүний өмнөөс одоо шийдвэр гаргаж болох байх нь шүү дээ. За мэдрэмжтэй хүн хийн гэж боддог гэж аахгүй зарим хүмүүсд. Ер нь л жоо мэдрэмжтэй, сенсивтэй тийм ийм хүн хийн гэдэг байхгүй юу? Энэ бизнест бол өрдөөсөө тэр ямар ч хамаа байхгүй. Үнэхээр тийм одоо экс хүн байх шаардлага байх нь шүү дээ. Хувь хүн өөрөө ер нь ямар ч хүн байсан болно. Тэр хүн маань өөрөө суралцаад өөрөө одоо энэ бизнесээ одоо ойлгоод айжмаар өөрчлөгдөж одоо ингээ ахдаг байх нь шүү дээ. Тэрнээс биш амар тийм лаг хүн хайгаад байдаг байхгүй юу? Тэр бол бас 100% буруу. Мөнгөтэй хүн хайдаг гинэ. Мөнгөтэй хүн хайдаг. За энэ гайгүй бараамаараа авчих байх гэд. Тэр бол бас буруу. Мөнгөтэй вэ мөнгөгүй вэ хүн болгон өдөрт 3 хоол идэнэ. Дээрээс нь шүдээ уугаана, биеэ уугаана. За дээрээс нь хүн болгон л ажил хийн тэ. Хүн болгон л 24 цаг байна. Тийм учраас мөнгөтэй хүн гингүүтээ учиргүй бизнес хийгээд мөнгөгүй хүн болохоор заавал нэг цагийн ажил хийдэг гэж байхгүй шүү дээ. Тэр мөнгөгүй хүн ч гэсэндээ тодорхой хэмжээгээр хүсэл мөрөөдөлтэй байгаа. Ямарваа нэг юм боломжийг хайж байгаа байхгүй юу? Тийм учраас мөнгөтэй гэж хайж болохгүй, харж болохгүй. За танилтай хүн хайдаг гэж байхгүй юу? Тэрээс танилгүй тэгэл гэртээ явж идэг ингэж бодож болохгүй байх нь шүү дээ, тэ. Танилтай хүн танилаар нь далимдуулчих гэдэг ч юм уу те. Мэдээж хэрэг танил ихтэй байх юм сайн. Гэхдээ танилгүй байлаа гэхэд чинь танилцаад хийж болно шүү дээ. Одоо сошиал хөгжсөн байна. Дээрээс нь хүрээллийнхаа хүмүүст таниулж болно шүү дээ тэр хүмүүс маань. Би одооноос л ийм одоо судалж байна, мэдж байна. Ингээ хийсэн чинь ийм байна гэд те. Тэгж хийдэг байхгүй юу? Тийм учраас энэ бол ерөнхийдөө л нэг онц биш ээ гэдгийг хүсэлмээр байна. За хийх ажил гэж байгаа байхгүй юу? Нэрсийн цагсаалт гаргах. За 3 сайн ажиллах хүн олох. Тэгээд олох хүртлээр STP хийж байгаа байхгүй юу? 3 сайн ажиллах хүн олох хүртлээр STP хийх. Тэр нь юу гэсэн үг вэ? STP гэдэг нь бизнес одоо тайлбар тий? Бизнес маркетинг одоо тайлбарлах хэрэгтэй тий? Үнэхээр яг өөртөө чижилхэн ами бизнесийг хийнэ гэсэн 3 хүн танаа баг дотроос чинь 3 баг хүнээс чинь 3 хүн гарч ирэх биш. Танаа нийт багаас чинь 3 хүн гарч ирэх гэсэн үг шүү дээ. Их хүн байх тусмаа 3 битгийл хүн гарч ирнэ гэсэн үг. Тийм учраас сайн ажиллах 3 хүн олох хүртлээр STP-гээр хийх гэж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг юм бол сайн ажилтлан тэр хүмүүст ойлгуулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй хилчдэг за энэ юрдээс хөдлөхгүй байна. Энэ ингэхгүй байна. Тэгээ STP-г нэг л удаа аждаг. Тэр хүн чи яаж ойлгох юм бэ? PV за дээрээс нь голын зарлага бас дээрээс нь бонус өчнөө бонус гэж яриад байна тий. Тэгэхээр тэрийг ойлгохгүй шүү дээ. Тийм учраас тэр 3 хүнийгээ ерөнхийдөө ойлгохтол бүр өөрөө ярьж чаддаг болтол нь STP хийж өгнө гэсэн үг шүү дээ. Тэр хүн залхахтал нь тэр хүн дараа нь окей за би одоо ойлгосон за би нэг ярий гэж шилтэлнэ хийх нэ. Тэгэхгүй 1-2 удаа хийчихэд яагаад ойлгохгүй ангиж болохгүй. Би өөрөө хүртэл STP-г өчнөө удаа сонсоод өчнөө удаа хүмүүст яриад алдаан дээрээсээ ажиллаад дахиад алдаан дээрээсээ ажиллаад одоо хүртэл тэгээд явж байгаа байхгүй юу. Тийм учраас бид нэр байнгын ийм одоо дадал маягийн ийм STP-ээр байнга хийж явах хэрэгтэй. Байнга суралцж явах хэрэгтэй. Би ч гэсэн ялгаагүй одоо ингэж хийж аваад хийхгүй болчоор буцаагаад юунаас илж харахаа мартчихдаг. Яг тэрнтэй ажлын бид энийг одоо дадлуулах нь шүү дээ. За тэгээ спонсортойгоо уулзаж зөвлөгөө авах. Энэ маш чухал. Спонсортойгоо байнга уулзах хэрэгтэй. Заавал нүрээ харж уулзахгүй маркет уцаар ярих хэрэгтэй. Зүүмд оролцох хэрэгтэй. Мессеж бичих хэрэгтэй. Мессенжерээр хэлцэх хэрэгтэй. Болж их юм бол 7 хоногт нэг удаа уулзах хэрэгтэй. Тэ? Бодоод үзэлтэй. Ийм том бизнес хийжээж, ийм том олон улсын бизнес хийжээж, ийм том боломжийг олж харчаад спонсортойгоо нэгсэндээ одоо багийнхантайгаа уулзахгүй зүгээр гэртээ ингэ сунгаа хийнэ гэдэг чинь ердөөсөө та 9% та байгаа хэрэглэгчээ гэж өөрөө ойлгож байгаа тий 3 та өөрөө 9 багаар 9% гэх юм бол та нэгсэндээ ер нь супер хэрэглэгч гэж ойлгож байна. Бид нар бронж фильтр болчиж нэгсэндээ хүрэл цал дээр очиж ерөнхийдөө бол бизнес эхлээ явж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг хэдэн цар тавиад хэдэн бүтээгдэхүүн өөрийнхөө бүтээгдэхүүнийг сольж хэрэглээд тэгээ гэртээ ингээд зүгээр суугаад идэг. Гэрээсээ ингээд хийгээд идэг хүмүүсүүд болохоор чинь ерөнхийдөө бизнесмен гэж харахад хэцүү. Тийм. Ерөнхийдөө бол зүгээр гайгүй орлоготой буцаагаад орлогоо авчдаг. Ер нь бол зүгээр хэрэглэгч гэж ойлгочтой болно. Тийм учраас бид нар яах вэ? Бизнес хийя гэж бодож байгаа юм бол 7 хоногт нэг өдөр давар хайж цүнхээ үрээ гарах нь шүү дээ. Цүнхээ үрээ гарах нь. За тэгээд баг бүрдүүлэлт бүтээгдэхүүний талаар одоо гих мэт гэж байгаа байхгүй юу? Бага бүрдүүлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө хөдлөхгүй бол хизээч хүнтэй уулзахгүй. Энэ бизнесмен өөрөө амьд харилцааны бизнес шүү дээ. Зүгээр утасны цаанаас холбогдоод утасны цаанаас яриад их юм бол тодорхой хэмжээний амжилт чинь
удаан мөртлөө бас бат бөх байж чадахгүй. Тийм учраас амьд харилцаа гэдэг чинь байнга уулзж явах хэвээр бас байнга одоо ингэж холбоотой байх хэрэгтэй байна шүү дээ. За тэгээ бүтээгдэхүүний талаар бас ингэж уулзалт бас хийх, туршилтын уулзалт хийх, хоом уулзалт хийх. Гэртээ урьж болно шүү дээ. Гэртээ ураад бүтээгдэхүүний талаар ярилцаад тэгээд спонсороо гэртээ урьж болох нь ингээд өчнөө аргууд байгаа байхгүй заавал гарч чадахгүй байлаа гэхэд. За 3 хэрэглэгчийг ABU болгох гэж байгаа байхгүй юу? Хэрэглэгч нар бол аягүй зөндөө байгаа. За жишээлбэл одоо бүртгэлтэй биш мөртлөө одоо ингээд зөвхөн бүтээгдэхүүн авдаг хэрэглэгч нар байна. Мембер хэрэглэгч нар байна За тэр хүмүүсүүдээсээ сайн ойлгуулад сайн бүтээгдэхүүн 80% нь яриад өгч байгаа шүү дээ. Тийм учраас сайн ойлгуулад ийм бас боломж байдаг гэдгийг ойлгуулсны эцэст бас 3 хэрэглэгчийг ABU болгох бас аягүй чухлаа. За үүнд нь хамтарч ажиллахад бас аягүй хэрэгтэй. За партнеруудтай хамтарч ажиллах нь шүү дээ, За ингээд туслах нь шүү дээ. Өөрийнхөө ур чадваруудаас зааж өгөх нь шүү дээ, Тэрнээс хүн хийж өгөөл, point хийж өгөөд байх гэсэн юм биш. Өмнөөс нь юм модалдаж аваад гэсэн юм биш. Ерөнхийдөө бол мембрийг AV болоход нь тусалж өгөх нь шүү дээ. Ингэж хэлээрээ, ингээрээ, ийм юм бэлдээрээ. За тэгээ 2 3 дахь уулзалт дээр цуг уулзъя гэдэг ч юм уу, За энэ болгоо чинь хамтарч ажиллах явдлах нь. За би зүгээр хин нэгний хин нэгний балаар бичсэн нэр байсан гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл хин нэг нь миний нэрийг бичсэн. Жишээлбэл манай спонсор цаасан дээр падаг явчихсан байж болно шүү дээ. Хин нэгний зүгээр цаасан дээр бичсэн нэр байсан. Гэтэл би таяманд болсон байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Бид нэр хүмүүсийн нэрсийг маш сайн бичиж явах хэрэгтэй. Тэрнээс чинь үнэхээр бүр санаанд оромгүй хүртэл бизнесмен, лидер гарч ирэх магадлал өндөр байна гэсэн. За ингээд та бүхэнд амжилт хүсье. За тэгээ код таяманд болоход бол ерөнхийдөө би яаж энэ бизнесээ ойлгоод яаж хөдөлж байна гэдгээс шалтгаалаад таяманд болох маань бас хүн болгонд нээлттэй ийм юу яах нь шүү дээ. Ийм цол яах нь шүү дээ, За тэгээд амьдрал лайф сторигаа гоё өөрчлөөд бид нэг удаа амьдарч байгаа юм чи сайхан амьдралыг хүсэж байгаа бол ер нь бол айгүй тийм боломжийн маш том юм боломж гэж ойлгодгоо. Энэ нийгэмд 21-р зуунд биднэрт ямар ч боломж байдгүй. Мөнгөтэй, арын алгатай, хөөрхөн. За тийм хүмүүст л ердөөсөө ямар нэг авьяастай хүмүүст боломж олддог. Тэрнээс зүгээр нэг энгийн хүмүүст бол ердөөсөө боломж олддоггүй гэдгийг хүн болгон мэднэ. Тэгэхэд намын бизнесмен бидэнд боломж олж ирсэн. Боломж бол ердөөсөө гудамжинд төвтчихэдгүү. Боломж болохоор чинь биднэрт хаяа ер нь л ховорхон ирдэг. За ийм том боломжийг бид нэр атгаад авах уу, алгадаад хаях уу гэдэг чинь бол тэр хувь хүний өөрийнх нь шийдвэр ахна шүү дээ, Тийм учраас бид нар ч энийг би чалгаагүй, та чалгаагүй энергийн жагсаалтаа байнга хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. За дараа нь партнер ямар нэг хамтрагч маань гарч ирэх юм бол хамтрагчтаас зааж өгнө шүү дээ. Хамтрагч маань энэний талаар мэдэхгүй учраас мэдээжээрээ мэдэхгүй учраас зааж өгөх нь хамгийн чухлаа. За зааж өгөхөөс өмнө хувь хүн өөрөө сурцсан байх хэрэгтэй байна шүү дээ, За цуг сурахаас илүү өөрөө төрүүлээ сураад бэлтгэлтэй байна. Жумби тэн сараа мантай киви ундаа гэдэг шүү дээ, Бэлдсэн хүнд боломж ирдэг, бэлтгэлтэй хүнд боломж ирдэг. Боломж ирдэг тэр хүн ямар ч сэтгэлийн бэлтгэлгүй, ямар ч биений бэлтгэлгүй байхад боломж ирлээ гэхэд тэрийг алддаг байх нь шүү дээ нүдний хорд. За тэгээ өнөөдрийн маань хичээл ингээд дуусч байна. За нэрсэн жагсаалт гэдэг чинь маш чухал гэдгийг бас сайн ойлгоосаа гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа.